Хай. Хүйт хоёр өнөөдөр цэцэрлээсээ өглөө нэг цагийн чөлөө аваад тэгээд явж товлолт вакцинаас тариулна. Йоо. Ярих гэж ямар хэцүү байв гэж. Би нөгөө ханиад маань хүндэрсэн чинь хоолоос өгөөд тэгээд нэг сонин дуурайд байгаа. Тэгэхээс биш би тэгэл бас нэг тийм би маань нарийнхан биш гэсэн хоолой маань гайгүй нарийнхан бисэн гэж. Хүмүүс саяхан 6 нас хүрсэн. Тэгээд 6 насны 2 вакцин байгаа. Нэг нь болохоор нөгөө сахуу татрангийн, нэг нь болохоор менингок гэдэг лөө. Тэр 2 вакцин байгаа. Тэгээд хөө маань уг нь одоо том болсон болохоор хоёлаа өнөөдөр уйлахгүй шүү за. Анх удаа нэг уйлахгүйгээр тариулж үзье юм үзье гэл амар сүртэй орсонгуудаа тариагаа тариулахаас өмнө үлчдэг гинэ. Тэгэнгүүтээ бүрнийг сүртэй за аим авраараа энэ хүн аллаа гэж ойрлоод исэнгээ оддоо нэг санаа зовмоор тэгсэн чи юм чин угаас жоох хөвгттэй хайрцаа сурцсан юм ч болохоор тэгэл тэг тоосон чинжгүй зүгээрээ чи юу гэж орилмоор вэ түүгээрээ орил гол нь бити хөдлөөрөө заа гэдгээд тариа исэн. Гэтэ өнгөрсөн 7 хоногт хөгийн цэцэрлэг дээр бас нөгөө хурууныхаа өндөглөөнд татгаад цусны шинжилгээ авсан. Ер нь хятад цэцэрлэгүүд тогтмол шинжилгээ авчт юм билээ семестртээ нэг удаа бол цусны дэлгэрэнгүй авчна. Тэгээд нүдний хараа, шүд, чихний сонсгол зэрэг тэгэл өндөржин энтер гээл ерөнхий үзлэг бол семестртээ бол нэг удаа заавал явуулдаг. Тэгээд тийм асуудал гарвал эцэг ихтэн мэдэгддэг. Тэгдэм билээ. Тэгээд миний нөгөө ярих гэсэн юм нь болохоор цусны шинжилгээний өмнөх өдөр нь багш нь хэлсэн байсан байхгүй юу? Хүүхдүүдийн сэтгэл санааг бэлдээрээ гэдгсэн байсан. Би тэгээд бас хүүгээ хэрэндэл миний хүү ангийнхаа хүүхдүүдийн тэрхэд хуйлаа тэрэггүй шүү за. Ганцхан хатах юм чинь өвцөн ч гэсэн зориулчих хүүгээд тэгээд жоохон тэгээ ярьсан байсан. Тэгээд цэцэрлэгээс нь авсан чаа би хүүгээс асуусан байхгүй ч уйлсан уу гэдгсэн чинь би уйлаагүй манай найз дуу уйлсан гэдгсэн байхгүй юу. Тэгэнгүүт би за уйлаагүй мэн аваадаа гэж бодоод зөрөгтэй байна энэ төргээ хүүгээ магтсан. Тэгэд оройн багш нь ангийнхан групп дээр бичлэгээ тавьсан чинь хүү маань уйлсан байсан за амар инээдтэй. Би тэгээд хүүгээ уйлсан байсан тэр бичлэгийг хараад хүүтэй жоохон гомдсон за. Яагаад надад худлаа ярьж байгаа юм бэл би шууд харангууд ингээд гомдох гэхээс илүү шууд дүрс гэл уралдчих байхгүй юу. Ийм чухал юмыг надаас нуугаад тахлаар яа хар багасаа худлаа ярьдаг худалж болохгүй юу гэд яг ингээд загнамар санагцсан. Тэг яг загнах гэснээ заав чи яагаад ингээ хүр хамтаа хэлсэн юм бол гэд ингээ тальт бодож байгаа байхгүй юу. Тэгсэн чинь айгүй бол би нөгөө нэг өглөө хүргэж өгөхөөсөө өмнө миний хүү зөрөгтэй байгаараа ингээрээ сайн байгаараа энэ төр гэд амар их ингээд дэмжсэн. Тэнгүүд яг хүүхэд бодит байдал дээр амар айж байгаа шүү дээ. Хинч мэдээж жоох хүүхэд зүүнээс айдаг хатгуулахаа сайн шүү дээ. Тийм болохоор зүгээр ээжийнхээ итгэлийг алдчихгүй гэж бодсондоо ч юм уу аль эсвэл ээж намайг илүү зөрөгтэй гэж бодоосаа гэж хүссэндээ л худлаа ярьсан байж магадгүй л гэж бодсон шүү дээ. Тийм болохоор бас юу загнаад ингээд би уйлсан гэдгийг мэдтснээ мэдэгдэх хэрэггүй болов уу гэл түр азансан л байна. Гэхдээ ер нь яг ийм юмд яаж хандвал зүгээр гэдгээ бас сайн мэдгүй л байна. Ямар ч гэсэн өөр дээрээ бодоод үзэхээр ингээд би одоо ямар нэгэн байдлаар халтаа гаргах, муу байх нэг тийм үеүүдэд бол одоо манай ээж бол намайг ингээд шууд хилчдэг байсан юм аа. Тэгээд намайг өөрт нь худлаа ярихгүй байхыг илүү чухалчилдаг байсан. Хэдийгээр тэгээд тухайн үед нэг ингээд онцгийн үр нөлөөтэй биш тийм асуудал байхад тэгээд зөөлөн өнгөрөөчгүй нэг тэгээд жоохон хүнд мэдрэмж төрүүлэх юм эсвэл ингээд ичээж сандаргах тийм мэдрэмжийг би бас хүүхдтэй мэдрүүлэхгүй байхын зүгээр юм шиг санагдсан шүү. Гэхдээ энэ яг бас яг насанд нь тааруулж харьцах хэрэгтэй байх л та. Одоо дөнгөж өөрийгөө таньж мэдчихээ хорвоо ертөнцтэйгээ танилцж байгаа энэ насн дээр нь зөрөгтэй байна, сайн байна гэд ингээд хувь хүн гэх чадварыг ингээд илүү тодруулаад харин арай нэг 10 нас өнгөрөөл өсвөр үе болоод хэлэхээрээ хийсэн үйлдэлтэй хариуцлагатай байхын шаардах ч юм уу худлаа ярьж болохгүйг нь бас ингээд мэдрүүлээ зэмлээд байх нь бас зүгээр байж магадгүй юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Бодоод байгаа ч гэжтэй зүгээр ботсон ч гэж бодоогүй зүгээр ярьж ийн гэж юу. За би энэ ханиадаа бас хурдан итгэж авахгүй бол би ер нь ханиад манад хүрээд тэнглэрээ нэг юм уугаад байхыг чухалчилдгүй. Тэгэл ер нь халуун суугаал хоолоо өвдөнгүүд нь ингээд цэрээ гаргаж хаяад заваараа доо. Тэгээд байхад
ер нь гайгүй болчдгийг. Тэгсэн чи энэ удаагийн болохоор гадаад дулаарсан ч болохоор тэр угаасаа хүүтэй юм хүмүүгаал дээрээс нь зарим юм гэсэн чи за бүр нилийн хоолой сөөгөөд хамар битүүрээ жоохон тийм болчлоо. Харин азар гэхүү бас бизнесний хаалгаанд орно гэжсэн шүү дээ. Тэгсэн чинь тэнд эмнэлэгт нэг ор гараагүйгээд тэгээд над руу бас залгаагүй л байна. Гэтэ ханиадтай юм биш. Хаалгаанд орохыг хэмжнэр айгүй бол зөвшөөрөхгүй байж магадгүй, айгүй бол хойшлуулж магадгүй тийм ч одоо дуутахаас өмнө ханиадаа эдгэж авахгүй л бас болохгүй. Нөхөр маань тэгсэн чинь их амар юм яриадсэн. За чи одоо хурдан ханиадаа эдгэхгүй бол тэгэл эмчнэр гинт ингээд дуран оруулаад ингээ хаагалж явах үед нь чи ингээ ханиагаад тэгээд өөр юм хүмүүс зүсүүлчүүл яах юм шиг ёо. Би нэр нэг юм хэлье гэж яг мартчихж шít. За одоо хэлчихье. Би ингээд нэлээд хэдэн танилаасаа сонсож байгаа байхгүй юу? Монголоос Бээжин лөө эмчилгээний журмаар ирсэн хүмүүс орчуулагч болтгүй тэгээ фэйсбүүкээс нэг өөр монгол хүнтэй холбогдоод ингээд тэрнгээр дамжуулаад эмч дээр очиод цагаа аваад ингээд үзүүлээд тэгээд эмч нь хаалгааны өдрийг товлж өгчөөд өөр монгол орчин дамжуулаад холбогдгийг хэлж тийм ээ л та. Угаасаа өөр монгол надаар дамжуул энэ төр гэдэг гэсэн. Тэнгүүтээ нөгөө монголчууд Монголд очичоод цагаа хүлээгээд тааштай. Тэгчээд өөр монгол руугаа яриа цаг асуухлаар тэр цаг чинь жилийн дараа жил болсон. Надад нэг 5-10 сая төгрөг өгчтүүл би эмчт нөгөөд цаг нь урагшлуулад өгье гэж хэлээд идэг цааны амир. Тэгээд танилуд маань надтай холбогдоод би завдаа нэг эмчээс нь очиад асуухлаар үе орно гарцсан штеп би та нарыг хүлээгээл байлаа гэж тэгдэг цаа. Тэгэхээр нөгөө дундаа зуучилж ирсэн өөр монгол л мөнгө идэх сонирхолтойсэн байгаа байхгүй юу? За бай.